Банк болон банк ус санхүүгийн байгууллагуудын хэрэглээний зээлийн олголт 30-аас 60% өсжээ. Харин энэ мэтээр иргэдийн хэрэглээний зээл цаашид ч өсөх төлөв ажиглагдж байгаа энэ үед санхүүгийн дарамтаа сэргийлэх хүрээнд үр орлогын харьцаанд өөрчлөлт оруулжээ. За эдгээр нөхцөл байдал нь импортыг бууруулах, иргэдийн өрийн дарамтыг багасгах зорилготойч цаад утгаараа иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх үндсэн зорилго хангагдахгүй байгааг анхааруулж байгаа юм. Энэхүү сэдвээр эдийн засгийн болон та бүхэнд уянга дэлгэрүүл өргөх гэж байна. Баярлалаа үзэгчдээ мэндийг хүргэе. За тэгэхээр банкны салбарын яг зээлийн хувьд ямар байгаа юм бэ гэдэг мэдээллийг та бүхэнд харуулж байна. 2022 онд бол одоо 22% өсөлттэйсэн бол за ингээд 2025 оны одоо ихэнх хавь за 2024 оны сүүлээс ингээд банкны салбарын зээлийн өсөлт бол 35% хүрсэн байна гэсэн үг. За энэ дундаа бол яг хэрэглээний зээл бол илүү их өсөлттэй байгаа гэдгийг бас банкны салбарын онцолж байсан. За ингээд чанаргүй зээлийн хэмжээ нь ямар байгаа юм бэ гэдэг мэдээллийг харах юм бол чанаргүй зээлийн хэмжээ бол сүүлийн 15 жилд байгаагүй доод түвшинд хүрсэн буюу одоо банкны салбараас зээл авсан иргэдийн хувьд зээлийн эргэн төлөлт нь бол одоо хэвийн байгаа гэсэн ийм дүр зураг бол ажиглагдаж байна гэсэн үг. За банкны салбарын хувьд гэхээр хэрэглээний зээлүүд донд за автомашины зээл ч юм уу эдгээр зээлүүд нь бол зээлийн эргэн төлөлт нь бас бага зэрэг саарсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. Боловсруулах салбар, барилгын салбарын чанаргүй зээлүүд бол сайхан болж ирсэн. Ийм дүр зурагтай байна. За машины зээл харин чанар нь мотсон ийм дүр зурагтай байсан. Монгол банкны мөнгөний бодлогоо хуралдаад за бодлогын хүүг 12% хүргэсэн. За мөн дээрэс нь одоо үр орлогын харьцааг 50-50 болгож өөрчилсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос ч гэсэн өнгөрсөн 7 хоногт бол шийдвэр гаргаад за бас үр орлогын харьцааг бол одоо өөрчилсөн гэсэн үг. За ингээд харах юм бол банк ус санхүүгийн байгууллагын хувьд товчхон мэдээллийг харахад нийтдээ 573 банк ус санхүүгийн байгууллага байдаг. За эдгээрийн одоо 60 гаруй нь бол финтек буюу цахим хэлбэрээр аппликейшнээр бол иргэдэд зээл олгодог ийм компаниуд байна гэсэн үг. За тэдгээрт бол нийтдээ давхарцсан тоогоор 5.4 сая харилцагч бол бүртгэлтэй байдаг. За 2.3 сая хүн бол яг зээл авдаг ийм зээлтгч нь байна. За ингээд нийт зээлийн хэмжээ нь болохоор 5.8 их 80 төгрөгөөр хэмжигдэж байна. За банк ус санхүүгийн байгууллагаас 5.8 их 80 төгрөгийн зээл авсан иргэдийн за 60 гаруй хувь нь бол яг хэрэглээний зээл авж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнээс үүдэлтэйгээр бол цаашид бас энэ онд бол эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ онд банк ус санхүүгийн байгууллагын ч тэр за банкны ч тэр хэрэглээний зээлийн эргэн төлөлт бас чанаргүй болох эрсдэл улам өссөн гэдгийг тэд онцолж байна. Тэгэхээр энэ хэрэглээний зээлийн багц бас энэ банк усын санхүүгийн байгууллагуудаас олгож байгаа зээлийн багцад бол одоо нэлээдгүй их хувийг эзэлж байгаа учраас бас энэ бодлогын одоо үр орлогын харьцааг бууруулах, замаар хэрэглээний зээлийг бууруулах, за үүний цаана мөн одоо импортын хамаарлыг багасгах тий. За ингэснээр бол нөгөө валютын гадагшлах урсгалыг бас тодорхой хэмжээнд хязгаарлах ийм бодлогын шийдвэр болсон гэж бодож байгаа. Энэ мэтчлэн банк болон банк ус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээл өсөж байна гэдэг нь нөгөө талдаа иргэдийн хувьд одоо аливаа орон сууцны зээл ч юм уу томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын зээл авах боломж байхгүй, чадамж байхгүй байна гэдгийг эндээс харж болно. За нөгөө талдаа инфляц өсөж байгаа. Тэгтээ энэ нөхцөл байдлуудтай уялдаад бас ийхүү хэрэглээний зээл ч гэсэн өсөж байгааг харж болно. Нэг үгээр хэлэх юм бол ядуурл ажилгүйдэл газар авсан энэ цаг үед хэрэглээний зээл өсөх нь бол яг ийм зах зээлийн зарчмаараа явж байгаа хэрэг. За хэрвээ хэрэглээний зээлийг хязгаарлая гэж байгаа бол мэдээж бодлогын хүүгээ дагаад одоо зээлийн энэ олголт нь бол буурах хэдий ч гэсэн нөгөө талдаа ажилгүйдлийг бууруулах, ядуурлыг бууруулах хүрээнд бол засгийн газар өөрөө одоо томоохон шийдвэрүүд гаргаж цогц бодлого бол хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг бас эндээс харж байна. 3 хүний нэг нь ядуурлалтай байна. Тийм учраас юм хэрэглээний зээл аваад. Нөгөө орлого нь цалингийнх нь орлого нь нөгөө хэрэглээндээ хүрэхгүй байгаа учраас зээл аваад байгаа шүү дээ. Тэгэхээр орлогыг нэмэгдүүлэх бодлого явуулах зүйтэй. Тэгээ энэ маань өөрөө бол яг хөрөнгө оруулалтын зээл биш. Яг энэ хүмүүс ингээд мөнгө аваад энийг буцааж хэрэглээнд зориулаад байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө эдийн засгийн талаасаа, утга талаасаа эрсдэлтэй болоод байгаа. Тэгээд нэг нөгөө талаар нөгөө юу яаж чинь инфляц нэмэгдэж байна. Тэгээд хүмүүсийн орлогод бас нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг энэ одоогийн нөгөө зээлийн багц маань одоо муудаг байгаа ч гэсэн буудах магадaltaй байгаа учраас өөрчлөн сэргийлж ийм арга хэмжээ авч байгаа болов уу гэж би бодож байна л да. Хэрэглээний зээл нь багаснаа гэдэг маань болохоор
хэрэглэгчид хэрэглээг хангах санхүүгийн боломжууд нь болохоор одоо багасна. Тэрүүгээрээ болохоор дамжуулаад бизнес эрхлэгч нарт болохоор бас бараа бүтээгдэхүүнүүдэд хэрэглээний зээл байдлаар гаргах тэр байдал нь болохоор багаснараа бас бизнесийн байгууллагуудын орлогууд бас буурах энэ одоо хандлага руу болохоор бас орох ийм магадaltaй. Санхүүгийн зохицол хорооны зүгээс жишээлбэл энэ шийдвэр гарснаар оны эцэс гэхэд хэрэглээний зээл 7.1% бол буурах болно гэсэн ийм хүлээлттэй байгаа гэдгээ мэдээлж байсан юм а. Үзэгч та бүхэнд мэдээлэл хүргэлээ.